Өчигдөр бид нар хамтдаа ярилцсан цуглааны 12 эхэлдэг байя гэж хэлсэн байна. Тэгээд өдөр хамтдаа залбирх болно. Тэгээд би шилжил өгье. Бодож байгаа ямар чиглэл өгөх юм бэ? Магадгүй тань залбирлын дэвтэр ачаараасаа гэж бодож байна. Өчигдөр болон залбирлын өмнө нэггүй өсөөдөр хэдүүлээ бидний 20-30 байна. Тэгэхээр хугацаанд магадгүй яг ариусс бидний юунийхээ залбирхыг хүсэж байна. Юу бидэд илэрхийлж хүсэж байгаа бидний талаасаа энэчнээс тань ямар нэг өдөртөн зөв та битрээ хараад ус өстэйгээ төлөө болов өөрийнхөө төлөө гэр бүлийнхээ төлөө эсвэл өөр яг өөрийнхөө төлөө яг юуны төлөө залбирч байгаа сэдвэрээ дагаад яваасаа гэж бодож байна. Тэгээд та нарыг хэлсэн бол үндсний тоо бид нар хамтдаа залбирсан байгаа. Тэгээд маш их тулсан зүйлүүд их олон байсан. Магадгүй бид нар хамтдаа хэсэг хугацаанд усгүй байсан болохоор бид нар яхаа мэдэхгүй байгаа гэсэн баг. Маш олон төрлийн бодлоо, маш олон төрлийн эсэргүүцлүүд, маш олон төрлийн төгшөөсөн зүйлүүд маш их шийдэгдэжсэн. Тэгээд та нарын нөгөө төгшөөгөө байгаа. Заавал нэг шаардлагатай ч юм уу эсвэл заавал нэг ямар хэрэгтэй ч юм шиг. Тэгэхээр тийм зүйлүүд аявих тулж ирсэн шүү. Тэгээд энэ дээрээ яг залбирахаар ирсэн бол та залбирахаар зогсоод та өөрөө зогсоод залбираараа л хүсэж байна. Түүнээс биш хизээ залбирахгүй байх нь таны асуудал. Тэгэхээр бид энэ хэлийг бид нар хамтдаа залбирч юм ураах цаг ирчээд байгаа байхгүй. Тэгэхгүй бол үнэхээр бид нар үг сонссон, үг мэдсэн, харин үг амьдралд нь хэрэгждэг юм уу? Үг маань үгээр амьдралд нь яг одоо би болж чадчих юм. Бурханаас хэрэгжсэн үг угаасаа газар унчаад хизэж өөрөөр хоосон боцдгүй гэж хэрэгжсэн үгсүүд өнөөдөр таны амнаас гарсан гэр бүлийнхаа төлөө хийжсэн үгсүүд мөн өөрсдөө амьдрал өөрт чинь хүсэж мөрөөдөжсэн төлөвлөжсэн зүйлүүдтэй хилцсэн үгсүүд чинь яг биелж олсон уу? Яг биелж гин үү гэдгийг би тань анхаараасаа хэлсэн. Хэрэг тиймээс юм одоо бид нэрийг зогсоогоод цаашаа өрсөлдөх юмгээ хүсэж байгаа юм. Энэ бидний амьдрал дээр болох гэдэг биш харин улам илүү баттаж аммаар байна. Яг тэгвэл юм хатуу байж байна. Тэгээ өнгөрсөн жил би 90-ны 12 бүлгээс уншиж хамтдаа танилцсан байна. Тэгээ өнөөдөр энэ ажлын хичээгээ залбирахыг хичээнэ. Тэгээ санаа нь юу гэсэн бэ гэхээр Бурхан өөрийнхөө тогтоосон цаг үед өөрийнхөө тогтоосон хууль дүрмийнхаа дагуу өөрийнхөө хийхийг хэрэгжүүлж байгаа зүйлсээ Бурхан өөрөө хинээр заалхуу хийж байна хүнхэлмээр. Яг л Бурхан миний амьдрал миний үндэстэндээ надтай хийж байгаа бүх зүйл зөвхөн Бурхан тогтоосон учраас хийж байгаа юм. Ямар ч зүйл байсан салангууд зүйл юу ч байхгүй. Харин би түүнээс хоцрогооргүй байна. Би өөрийнхөө бодлоос, өөрийнхөө зан хараатаас, өөрийнхөө ааш аргасангаас, өөрийнхөө бодлоос, өөрийнхөө мэддэг зүйлээс шалтгаалаад Бурханы хийж байгаа ажлын эсрэг би зогсмоор байна. Яг та гэж хэлж байгаа нэг надаас асууад би тийм хэлээ. Бидний амьдрал дээр асуудал болохгүй. Бидний эргэн тойронд дуу хоолой чимээгүй болохгүй. Өөдөөс босч ирэл, өөдөөс арилуул, өөдөөс янз бүрийн зүйлүүд шалтгаан, янз бүрийн эсэргүүцэл миний амьдрал, миний гэрэл, миний эргэн тойрон, миний үндэсний хүртэл нүүрс хിവэрэл байна. Харин үүнийг зогсоох, үүнийг дууг нь орох юм бол таг гэх юм. Ийм учраас Бурхан үнэхээр байрлах газарт нь байрлуулсан, зогсох газарт нь зогсоосон. Би үнэхээр харуул зогсож гин үү, би тэргүүн зогсож гин үү, би өмнө алхаж гин үү, би яг хаан зогсоод юу хийх гэсэн юм. Хүн нэг бүр мэдээ хийх ёстой зүйлээ хамгийн сайн хийж өгөх цаг ирсэн гэдэг одоо тунхилмаар юм байна. Яг түүний амьдралаа зориулж, түүний амьдралаа өгье. Түүнд амьдралаа 100% даатгаад өөрийнхөө амьдралыг бид өөрийнхөө амьдралаа явахгүй. Яагаад тэгээд энэ бол надад юу хэрэгтэй вэ гэвэл бидний айдас эргэлзээ үргэлж бидний амьдралыг нураач юм байна. Бид нар ихтэй миний амьдрал, миний гэр бүл, миний үр хүүхдүүд ирээдүйд юугаар дутагдж амьдрахгүй байж чадах болов гэж хүртэл итгэж чадахгүй шүү. Би хүүхдүүдтэй юу үлдээх вэ? Юутай байх вэ? Юу олж вэ? Юутай би болох вэ? Тэгээд өхвөл яах вэ? Өөрийн төлөө санаа зовж айдас эргэлзээ миний амьдралыг үнэхээр үргэсэн байна.
Би тийм учраас энэ зүйлсүүдийг зогсоосон байхын тулд хамтдаа залбирх нь илүү чухал юм болов уу гэж бодсон. Илүү чухал байсан ч гэж байна. Тийм учраас би таны залбирлагаа дэвтэр ярьж байгаа. Бүтэнсээ өдөр залбирлагаа дэвтэрдээ ирээ. Тэгээ яг шийдвэр өгдөггүй та залбирлаараа гэртээ залбирдаг залбирлаа бичлэг их гоё байдаг шүү дээ уулын. Залбирлаа сайн бичээд залбирлаа ихсэгдээ биш төгсгөлд нь дуусныхаа дараагаар юу нөлөө залбирсныгаа яг тухайн үед санагдаж байгаа зүйлүүдийг бичиж авчихсан. Тэгчээр дараагаар нь та хавдаг дараа нь тэрүүгээр арилжуулаад тэлээд залбирахад бидний амьдрал уламж өргөж болно гэсэн. Бидний амьдрал яг тэр зүйлийг харах болно. Бид нар бас яг залбирсан зүйлсээ ирж яхад би залбирсан Бурхан надад өөрийг хариулжээ гэж мэдэх болно шүү дээ. Бид юу ч гуйсан, юу ч гоохгүй байгаа юм, юу болоод байгаа юм, юу болохгүй байгаа юм. Тэгээд нэг л их том толгойлоод нэг л их юм шийдвэрлээд нэг л их юм болцсон шиг бодоод амьдраад байгаа маа. Эцэстээ Бурханы шигшүүлж байгаа зүйл дотор хамт зэгсэрчүүл яа. Гэхдээ еврей өндөр үг хэлсэн бол хамгийн сонирхолтой юм хэлсэн. Үн цэнтэй зүйл буюу чиний үнэлдэг зүйл чи үлдэх болно гэсэн. Түс бүгд сэгсэрлэн гийг байхгүй. Сэгсэрж яхад чамд хэрэггүй хол ногш шиг зүйлүүд чинь сэгсэрлэж унах болно гэсэн. Тийм учраас дэлхий ертөнцийг Бурхан өөрөө дахиад нэг удаа сүүлийн удаач яаж магадгүй сэгсэрж яхад бид ч гэсэн яг түүнээр өөрийнхөө үнэт зүйлтэйгээ зогсож чаддаг юм баймар юм аа. Амен. Би л баймар та яад би сайн мэдэхгүй. Би бол үлдмээр. Би эцсийн хүртэл өөрийнхөө итгэл, найдвар, өөрийнхөө хүлээж авсан зүйлсээ төлөө зогсоод энэ ертөнцийг дуусгах юм. Энэ ертөнц ямар болохоос үл хамааран, энэ ертөнц яаж аюулхаас үл хамааран, энэ ертөнц яаж төгсгөл ирэхээс үл хамааран. Эцсийн хүртэл чинь аврагнаа гэсэн үг юм. Тэгэхээр нэг үсэн тайлж чаддаг баймар юм аа гэсэн. Тийм учраас хамтдаа Бурханы хийж байгаа ажил түүний бидний амьдрал тохиолдсон тэр хийж бүтээж бий болгож тэр бүсүүлтэй хамтарсан байж алхацгаая. Бид нар олон жил сонссон байна. Бид нар Бурхантай хамт алхадаг хүмүүс. Бид мэддэг. Би Бурхантай хамт алхадаг шүү гэж. Харин одоо танаас та алхаж байна гэж. Би асуултаа. Би нэр Бурхантай алхаж байна. Сүүлийн үед би юу яаж вэ? Би сүүлийн үед юу хийгээд байна? Яг сүүлийн үед би нэр хаан хідүүд Бурханд ямар цаг гаргав? Би сүүлийн үед Бурхантай уулзах та ярилцах та юу тухай ярилцсан Бурхан надад юу ярьж байна гэдгийг хүлээн зөвшөөрч авч чадчихэв үү? Эсвэл зөвхөн бүтэн сайнны өдөр нэг сэргэлтийг бүтэн сайнны өдөр нэг гоё зүйлийг бүтэн сайнны өдөр нэг таалагдсан өөр таалагдсан үгсүүдийг хүлээж авахын тулд та энэ өөрийгөө энэ газар бүх ирээсэй гэж бодож байна. Өөрийгөө битгий өөртөө битгий найд өөртөө битгий хоосон орон зай бүх гаргах амьдрал өөршөө юм өөр болж байна. Юм өөрчлөгдөж байна. Юм өөр болж байна. Бидний сонсч ирсэн зүйл. Магадгүй эцгүүдээр хэлж ирсэн үгсүүд, анхааруулж ирсэн үгсүүд, сануулж ирсэн үгсүүд бид яг одоо батлаадж байгаа амьдрал дээр байна. Батлаатайгаар дуул амьдрал чинь бодит бий болох цаг руу бид шилжих цаг ирсэн. Учир нь Тэнгэр одоо нэгтэй байна. Мөнхийн улс миний дээр бүр нэгтэй байна. Бүр гэр гэгээтэй амьдрал миний дээр надтай үргэлж яг хамт байгаа тэр цаг юм. Харин Хидман энэ цаг ирсэн миний дээр нэгтэй байна гэж мэддэг юм байна. Хидман яг энэ зүйлсийг өөрийн болгож хүлээж авч яг түүнтэйгээ хамт алхаж байгаа юм. Зүгээр л та юу ч хэвчээ шүү. Доош алхаж гэнэ үү, маалхаж гэнэ үү, ачаалал алхаж гэнэ үү, хин алхаж гэнэ гэж битгий юм. Үүний Бурхан өөрөө эцэст нь шүүх юм. Энэ эцэст нь Бурхан өөрөө би шүүлтээ хийж, би шүүх болно гэж хэлсэн үг тийм. Харин таны амнаас юу гарч? Та амнаасаа гаргаж байгаа, ярьж байгаа тэр бүх зүйлээр Бурхан нь шүүгдэх юм. Түс ангилаараа биш. Хэл яриа гарч. Тийм учраас бид нар засмаар юм. Би бол засмаар юм. Би бол дэвшмээр юм. Үнэхээр би хийгээгүй байгаа чадахгүй гэж үзчихсэн зүйлээ олон олон чаддаг болсон бол би түүний өмнө суугаад өөрийгөө засахыг үнэхээр хичээнээс нэгсэн шүү. Тэгээс хамтдаа залбиралдаа орё. Тэгээд үнэхээр миний ихний өнөөдөр ялангуяа залбир юу байх вэ? Би бол хийж утсан. Бид ямар нэгэн зүйлийг хийж бүтээж бий болгох
Үнэхээр хаалгатай. Үнэхээр таалаг өөртөө таалагдахгүй зүйлүүд нь нурааж хайж устгаж авахд айгүй баяртай байдаг. Өөртөө таалагдахгүй ямар нэгэн зүйлийг надад зайласаа тгийсэг бод айгүй дуртай байдаг. Өөртөө таалагдахгүй байгаа өөртөө таалагдахгүй нэг нэгтэй хайцахгүй байгаас хол байгаас нь бод айгүй амархан байдаг. Их дуртай байдаг. Харин би ямар нэгэн зүйлд сатаа болж гинөө. Би ямар нэгэн зүйл тэг болж гинөө. Би ямар нэгэн зүйл би хин нэгний өмнө ямар нэгэн тэг болж хатаас болж эсвэл би ямар нэгэн зүйл сатаа болсон юм байна гэдэг хараасаа. Би тэндээс ихийг энэ зүйл зөвхөн хотын сонгон гэхээс илүүгээр Бурхны дуудсан хүн нэг үе бэлэн байх цаг юм. Бэлэн байх үе юм. Бэлэн байх яг одоо тэр зүйл. Би зүгээр л хуучин дөнгөж суглаанд явчихаар тэгээд нэг юм мэдчихээ тэгснээр дараагаар нь уус гой болчихсон шүү дээ тэгээд авал надад ирсэн байгаа. Би аврагдсан гэдэг. Уяа ахад дахиад ярьдаг чинь өнгөрсөн бүгдээр хамтдаа аврагдсан бол аврагдсанаа мэдж амьддаг. Гүр ойлгож хүлээн зөвшөөрж амьддаг. Гүр миний амьдсыг бус маань бус иргэн тойрондоо хин нэгэн хүлээн зөвшөөрсөн. Оо чамтай бурхан хамт байдаг юм биш үү? Оо чиний бурхан чинь гэж. Оо чамтай байгаа бурхан ингэсэн байна гэж. Миний амьдлаас хат амьдрах болно гэж Библи хэлсэн. А бид өнөөдөр харж чадахгүй гэсэн бид нэг юм чигдэг гэж сүнсээр өсөөгүй байна. Ямар нэгэн сургууль семинар хийхгүй байна. Эсвэл ямар нэгэн зүйл бид хийхгүй бэлтгэхгүй байна. Магадгүй бүлийн уулзалтаа сайн хийхгүй байна, болохгүй байна. Бүлийн бид юм шүүмжлэж юм нэг газар сайх дуртай үүнийг би зогсоомоор байна гэж хэлсэн. Өөр газар битгий хайцгүй өөрөөсөө хай. Өөрлөгөө ингэж хаа. Бурхан тань нээж өгөх болно. Бурхан таныг ийгэрч засч яг өөрлөгөө өөртөө ч хамт байх. Тэр болоныг таны амьдрал дээр нээж өгөх болно. Тэгээд амьдрал амархан байх болно. Амьдрал юу гэсэн юм байх болно. Бид бодмор цаг ирсэн хөтөөс үеэр бид дэндүү их хол бүүжээ. Дэндүү зөөр төрүүлээ гүйцэн баггүй. Гоё байсан. Яг зэрэгч өгч. Та хоочин гэрээ уншвал бид хоочин гэрээ уншиж байхдаа гэрэл номыг эсвэл бид хоёрыг уншиж байхдаа оо зөвхөн Израиль зөвөөсөн шүү дээ. Өө энэ чинь бол зөвхөн нэр дандаа тэгж боддог. Дандаа хэдэр зөвөөд бичсэн шүү дээ. Харин би хэлээ. Бурхан өөрийн хүмүүсийг өөр төр ачсан дараа хууль дүрм юу зүйлс надад таалагдсан юу байхыг чи хийгээч гэж дарж ирсэн хамгийн том боломж хамгийн том нөхцөл байдал үнэхээр бурхан бүр тэгсэн бас зарим нь ядуу байг зарим нь чимээл байг. Тэгэхээр чимээлүүд нь иймс надад өөрөөр өөрийнхөө гэмиг цайруулаарай. Бүр олдохгүй байгаа нэг нь тагтаа өөрөөр болгож өргөөд өөрийнхөө гэмиг цайруулаарай гэсэн юм. Ямар сайн бурхан бэ? Ямар нэгүсэнгүй өшөөнгүй нэгэн бэ? Энэ нь биднэрт боломжийг бурхан өөрөө гаргаж өгч байна гэсэн. Үнэхээр юу ч үлдээгүй юм байна. Тэгээд зүйл бидний яригдаад байгаа зүйл юу байгаа вэ гэвэл үнэхээр бид холцгүй байх. Үнэхээр бид цэвэр зөв сэтгэлээр түүний өмнө очтой байх. Үйлдэж байгаа үйлдэл маань зөвхөн түүний боддог сандаг зүйлсийн төлөө өөрийн байгаа зүйлийг зориулж чаддаг баяр гэж илэрхийлж байна. Тийм учраас намдус яг л энэ чиглэлүү яг энэ таацуулах энэ боломжтой биднээс аваад явж байна. Энэ утгаар яг үл би ямар нэгэн байдлаараа хойшоо суудсан байхгүй баймаргүй. Ус би ус үлдсэн нэгэн баймаргүй. Эсвэл би ямар нэгэн зүйлээр зовлоод үлдсэн дараа нөгөөдөөсөө болоод өөрөө ичгүүт орсон нэгэн баймаргүй байна гэсэн. Тэр хаях ёстой зүйл бол хаяа, орох ёстой зүйл хаяа. Орохоор урагшлаад босоод ахлах хэрэгтэй байна. Бурхан биднийг өштэй буруу зүйл хийсэн. Яг бидний боломж байгаа байхгүй. Амьдрах боломж. Нөхцөл байдал бидний хүн байна. Бид ч юм дуусаагүй. Бид өхөөгүй. Бид өхөлтэй нуур тулаагүй байна. Биднэрт боломж байна. Энэ дэвшлийн боломж. Энэ ямар нэгэн зүйлээс ирэх боломж. Энэ ямар боломж вэ? Энэ би өөртөө хийж байгаа зүйлийг хүлээж авах тэр боломж байна. Ийм учраас
Бүгдээ хамтдаа яг энэ зүйл рүү ормоор байна. Тусгийгээ. Бурхан гэдэг бурханы арт түмээ. Үнэхээр бурхан надад бэлдсэн хол чижилсэн амхан хол тавьж байгаа юм. Тийш та гэхдээ юугаар юугаас чижилдэг үндэс чаа. Тань бүх юм үргэлж нээж өгдөж байгаа. Тань бас дотоо гэж бодсон зүйл яг одоо хандах юуч байхгүй ба. Бүр илүү харахаар бүрэн боломжтой. Бүр илүү байж байгаа илүү зүйл хийж чадах боломж нөхцөл байдаг. Та бидний юм нээлттэй байгаа. Яагаад мөнхийн улсын тэнгэр нээлттэй байгаа өдрүүд өөрчлөж байгаа учраас. Тийм учраас та яг энэ боломжтой үед, яг энэ хангаж байгаа үед, энэ нөхцөл байдлыг хүлээж авах боломжтой байгаа үед төмлөн өргөж, өндөр очиж, түүнээс авчтай зүйлээ авч өөрийнхөө амьдралыг бэлэн болгох юм. Харин энэ дуусах болно. Энэ дуусах цаг ирэх болно. Тэгээд шүлтийн цаг эхлэх болно. Тэгээд түүний дараа мөрөжчих амьдралыг нөхцөл байдал бидний юм. Нээлттэй хэвээрээ л байна. Нууцуд өдөр тусам улам илүү тайлбарлалтай явж байна. Хамтдаа бас бурхан үнэхээр бидний амьдралыг улам илүү өөрчилж шинэ зүйл рүү гаргасан. Тэгээд бидний яг үндэ бол намайг дэвшил рүү аваачсан. Би ямар нэгэн буруу төсөлтөөр амьдрмаар байна. Би ямар нэгэн айцтай амьдрмаар байна. Өөрөөс айж амьдрмаар байна. Өөрийнхөө айдас хавраас айж амьдрмаар байна. Эсвэл өөрийнхөө чаддгүй зүйлээс айж амьдрмаар байна. Өөрийнхөө хийж бүтээж чадахгүй байгаа зүйлдээ ял уурч амьдрмаар байна. Өөрийнхөө чадахгүй байгаа зүйлийг чадахгүй байжтэй гэж сул дорой байжтай амьдрч юмыг уусмаар байна. Илүү зүйлийг бурхан миний амьдралд хийгээсэй гэж би тань төлөө хандав. Одооч залбирсаа гэж бодож байна. Үнэхээр магадгүй миний амьдралд гэмшил зүрхүү байгаа. Та бүхэн гэмшил ихээр зүрхэл эсвэл гэмшил хэрнээ ихээр зүрхэл юу гэмших юм гэж битгий ба. Зүгээр л юу ч байж магадгүй биднэрт. Үнэхээр бурханаас илүү тавьсан юу байгаа юм миний амьдралд. Амжилт уу, өөртөө гэсэн илүү их итгэл үү, өөрөө хийж чаднаас илүү өөртөө найдвар өгч юм. Бурханаас илүү тавьсан юу байгаа. Яг л та бүхэн цаг гаргаж үнээр чадахгүй л шүү дээ. Бурхан өөрийнхөө өрөөнд ороод чамайг дуудаж байгаа, таныг дуудаж байгаа. Та бид түүний өрөөнд болон түүний байгаа газар руу очиж амжихгүй л байна шүү дээ. Өөрсдөө хийж байгаа зүйлүүдийг хамгийн сайнаар хийгээл дүүргээл дахиад энэ өөрийнхөө төлөв гэж өөрийнхөө хүлээж зөвшөөрч бурхан надад дараагийн боломжийг дараагийн үйл талыг надад нээж өгөөсэй гэж хаттай залбирмаар байна. Матай 16. Христийн оюун ухаан. Христ өөрөө сүмээ барьна гэсэн. Матай 16 дээр Петр эцгээс илчлэлт авсны дараа Есүс хэлсэн ба. Бид нар Есүс Христийн оюун ухаанд суралцж байгаа хүмүүс. Тэр оюун ухаан бидэнд өгөгдөж байгаа. Тийм учраас бид нар яригдж байгаа зүйлсүүдийг ойлгодог. Одоо бид нар ойлголтоосоо цаашгаа явах болно. Ойлголт өгөгддөг бол илчлэлт ирнэ. Илчлэлт ирэх юм бол бид нар амьдрж эхэлнэ. Тэгээ бид нар хоосон үг яригчд биш. Харин үгийг үйлдэгчд болж өөрчлөгдөх юм аа. Та нар намайг хэн гэж бодож байна гэж Есүс дагалдагч нараас асуусан. Есүсийн асуултууд нь өөрөө маш их эвддэг байсан хүмүүсээ. Петрийг бол ер нь хичнээн жолон удаа эвдчихсэн бид нар мэдэхгүй. Библиэр бичснээр бол Есүсийн асуулт Петрийг өвтгөж исэн. Петрийг хугалж исэн. Есүсийн асуултууд бусад дагалдагч нарыг үнэхээр цочирдуулж исэн. Балмагдуулж исэн. Юм бодуулж исэн. Тэгээ энд бас яг л тийм асуултуудын нэг гарч ирсэн. За яг хүмүүс намайг тэгж ярьд юм биш. Харин та нар намайг хэн гэж хэлэх вэ? Симон Петр анх удаага та бол Христ амьд бурхны хүмүүс юм а гэсэн. Энэ бол нөгөө баптизм хүртээгч Иоханаас авсан мэдлэг байгаагүй. Энэ бол бурхнаас өгсөн илчлэлт байсан. Тэгээ Есүс хэлсэн юм. Бариуна Симон чи өрөөлтэй учир нь үүнийг чамд мах цусна биш. Хин нэгэн хүн биш. Тэр байтугай Есүс өөрөө ч биш. Харин Тэнгэр дэх
Миний эцэг илчилсэн юм аа. Ингээ зогсохгүй. Чи бол Петр. Чи бол чулуу. Энэ хатан дээр өөрөөр хэлбэл яг энэ илчлэлтийг авсан хүмүүс дээр би өөрийнхөө чуулганыг би энэ илчлэлт дээр өөрийнхөө чуулганыг барьж босгох болно. Өөрийнхөө сүмийг би өөрөө барьж байгуулна. Маш чухал эрен үед амьдарч байгаа бид нар. Яагаад гэвэл одоо бурхнаас биш бүхэн нь одоо яалтчгүй ил гарч ирнэ. Бурхнаас биш бүхэн нь яалтчгүй тасдагдан, тайрагдана, хаягдана. Энэ бол маш их өвдөлттэй байх байхаа. Яг л Ишмаилыг явуулахдаа маш их өвдсөн шиг өвдөлттэй байх. Гэхдээ бурхан өөрийнх нь төлөвлөгөөний гадуур бүх зүйлийг тавьж явуулах л бас биднийг тавьж явуул гэж шаардах л болно. Тэгэхээр энэ Есүсийн хэлээд байгаа энэ үг бидэнд ариун сүнсээр бүр илчлэгдээсэн. Есүс өөрөө хэлсэн. Миний чуулган бол илчлэлт авсан хүмүүсийн нэгдэл байх юм аа гэж. Миний чуулган бол Бурхны хүү бол Христ юм а гэдэг илчлэлтийг хүлээж авсан тэр хүмүүсийн нэгдэл байх болно. Миний сүм бол тийм байх болно. Тэгээ энийг та нар бий болгохгүй. Чадахгүй шүү бид нар. Мосегийн хуулиар хүмүүс амьдрч чадаагүй шиг бид нар чадахгүй байхгүй. Бид нар одоо чадахгүй юм а чадахгүйгээр нь нэрлээд чаддаг юм а чаддгаар нь нэрлэх ёстой. Надад чаддаг юм байгаа. Гэхдээ бурхантай хамаатай зүйл бол би болгоомжтой байх ёстой. Яагаад гэвэл энэ нь сүнсээр хийгддэг. Би чадна гэж хэлхээсээ болгоомжлох ёстой. Тэгээ өнөөдөр бид нэр төв түмэн сум чуулганууд хаасайгүй борооны дараах үйл шиг бий болж байгаа тийм л үед амьдарч байгаа. Энэ бүр сүултээ бүр мэрэгчсэн хүмүүс сүмийг одоо сүм нээх бол нэг тийм одоо асуудал байхаа байна. Зарим нь бүр өөрийгөө энэ тал дээр дуудлагатай гэж ярьдаг. Би сүм тарих дуудлагатай. Харж гинүү та нар бидний хэл яриа ямар аймаар их дайлиснийг. Би сүм тарих дуудлагатай. Тийм учраас би хаасайгүй төв сүм тариад явдаг. Яг хөхөө шиг. Үүр байхгүй тэг өөрийнхөө үндгийг хаасаагүй тавиа явдаг. Тэгэхээр сүм тарьж байгаа бүх хүмүүс энэ л намайг тэрвэрдэг. Энэ л намайг ярьдаг. Гэхдээ яагаад энэ дээр цагаан дээр хараар бичсэнийг бид нэр харахгүй байна. Яагаад гэвэл энэ сүнс ажиллахгүй зүгээр махан биеийн бодосноо ажиллаж байгаа учраас. Тэгэхээр Есүс хэлсэн сүмийн хатан суурь нь Христ өөрөө байх юм. Би байх юм. Би эцэг маань хүүгээ хүнд илчлэхэд тэр хатан дээр нь хүмүүс барьж байгуулагдах юм аа. Өөр юм дээр ч биш. Сайхан сэтгэл дээр эсвэл одоо сүмийн бус програмууд эсвэл одоо нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлж байгаагаар нь ч юм уу биш. Тэгээд хэрвээ Есүс Христийн сүмийг тодорхойлж байгаа энэ тодорхойлтыг бид нар харах юм бол одоо дэлхийд дээр хэдэн сүм байна вэ гэдэг чинь аюул асуудалтай байна. Бид нар илчлэлтээр хүүг таньдаг тэр л хүмүүсийн чуулган байхыг анхнаасаа л хүссэн, одоо ч хүсэж байна. Одоо бурхан биднэрт ямар их ойлголтуудыг нээж илчилж харуулсан бид нар мэднэ. Одоо биднэрт илчлэлт ирэх ёстой. Бид нар илчлэлтийг авах ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ бүр бидний зүрхэнд ингэж орох ёстой. Цөмөрөө Йохан 15 дээр очив. Өөрөө угаасаа маш гүн илчлэлт учраас би маш аль болохоор замбраатай л ярихыг хичээж байна л да. Йохан дагалдагч нартайгаа энд ярьж байгаа. Биш ээ, Есүс Христ. Йохан өөрөө энд байсан. Би бол усан үзмийн жинхэнэ мод. Есүс өөрийгөө усан үзмийн модтой зүйрлсэн. Харин эцэг минь усан үзэм тариалагч. Тэгэхээр Есүс Христ бол мод.
Эцэг бол усан үзмийн модыг тариалагч гэж зүйрлэгдэж байна. Миний дотор байдаг жимс ургуулдгүй мөчр бүрийг тэр авч хайнаа. Жимс ургуулдаг мөчр бүрийг илээ таалаад үнсээд байна гээгүү. Жимс ургуулдгүйг нь тайрч хайна. Жимс ургуулдаг мөчр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайлж арчилдаг. Тэгэнгүүт шууд залгуулаа хийж байгаа. Энэ шууд өмнөх өгүүлбэртэйгээ холбогдож байгаа гэж бид нар ойлгох хэрэгтэй. Миний хэлсэн үгнээс олж та нар хэдийн цэвэр болж байна. Энэ жимс ургуулдаг ургуулдаг үгийг нь ойлгочихлоо бид нар. Хэрэг та нар юм тарьж үтсэн бол байдгийн шүү дээ. Одоо манай хашаанд байгаа долоог нь зүгээр хальт харах юм бол бүр сагсаатал ургацсан. Бүр үнээр бахархан сайхан. Гэхдээ тэр долооныг эвтэйх ингээд тойроод ажиглаад харах юм бол хувхаа мөчрөө бийдэг. Хувхаа. Би яах ёстой тэрийг? Хайчилдаг хайчаа бариад хайчлах ёстой. За тэр бол ойлгомжтой. Тэр хайчлагдана. Яагаад тэр юу ч ургуулах байгаад байгаа учраас яасан бөө би мэдэхгүй. Гэтэл энэ чинь Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тэрийг авч хайдаг бөгөөд жимс ургуулдгийг нь бүр их жимс ургуулахын тулд бас хайчилж тайрдаг юм байна. Хайчилж тайрдаг гэдэг үг нь Есүс Христийн дараагийн хэлсэн миний хэлсэн үгнээс олж та нар хэдийн цэвэр болж байгаа гэдэг үгтэй яг адилхан үг болж байна. Тэгэхээр сүм гэдэг бол одоо Есүс Христийн яг энд хэлж байгаагаар Есүс Христийн дагалдагч нартай хэлсэн л дээ. Үг миний хэлж ярьжсэн бүхэн яг энэ 15 дугаар бүлэг дээр ярьж байгаа үг биш. Өмнө нь та нар тэр ч одоо бараг 3 жил гарыг дагалдагч нарыгаа дагуулж явахдаа хичнээн чих ярьсан, хичнээн чих заасан, сургасан. Түүний амнаас унсуу хизээч хоосон байтугай хүчгүй байгаагүй. Хэлж штэ. Миний амнаас гарсан үг болгон та нарыг яг тэр жимс ургуулдаг мөртлөө улам их жимс ургуулдаг болгохын тулд тайрч хайчилж байгаа юм шиг үйл явцуудыг та нарын дотор хийжсэн учраас та нар цэвэршүүлэгдсэн юм аа гэсэн байна. Тэгэхээр бид нар Христийн сүм гэдэг бол Христ өөрөө ярьдаг газар байх ёстой. Христ өөрөө ярьдаг. Христ миний дотор амьдардаг. Христ таны дотор амьдардаг. Тэр Христ миний дотроос ярьдаг. Би та нарыг итгэдэг гэж найддаг. Энэ хүнээр Христ ярьж байгаа гэж. Паул маш гайхалтай одоо мөртлөө бас их өвдөлттэй үгийг хэлсэн байдаг л да. Юу гэж хэлсэн байдаг вэ? Бид нар одоо шинэ гэрээний бүр гайхалтай цог жавхлан дотор амьдарч байна. Одоо бид нар Мосе шиг бурхантай уулзчаад нүрээ хучих хэрэггүй болжээ. Би ганцаараа уулзчаад аажимда өдрөөр буурах алдрыг нуухын тулд нүүрэндээ даав унжуулах хэрэггүй болжээ. Бидний одоо хүн нэг бүр эрэгтэй ч эмэгтэй ч хөгшин залуу хинч Христтэй уулзахдаа ямар ч бүтээлгний хэрэггүй бөгөөд банк түүний гэрэл дотор өөрийгөө харах боломжтой болсон. Бид нар ийм гэрэн дотор амьдардаг. Гэхдээ хэрэг та намайг Паул ярьж байна гэж харуул миний нүүрэндх түүний алдрыг олж үзэхгүй. Тэгж бичсэн ба Коринтч. Тэр бид нар түүний үгийг ярьж байгаа хүнийг харахтаа түүний дотроос ярьж байгаа нэг сонсох хэрэгтэй. Түүний дотроос ярьж байгаа нэг. Одоо маш их маргаан байдаг л да. Эмэгтэй хүн номлохгүй, эрэгтэй хүн номлохгүй, эмэгтэй хүн ерөөсөө номлож болохгүй, эрэгтэй хүн номлох. Паул үгнийг юу гэж хэлсэн бэ? Христ дотор юм гэж байдаг юм аа гэсэн. Тэгэхээр Христ эрчүүдийн дотор илүү оршиж, эмэгтэйчүүдийн дотор тал оршин гэв. Тэр бүгдийг намайг хүлээж авсан л би чиний дотор амьдрна гэсэн. Би чиний дуусахгүй найдварчин байх болно гэсэн. Тэгэхээр одоо та хоёрын дотор амьдарч байгаа нэгэн бол загалмай цовдлогдохоос өмнөх Христ биш, загалмай цовдлогдож байгаа Христ биш. Харин ялаад гарцсан Юдагийн арслан бидний дотор амьдарч байгаа. Тэр дуу хоолой сүм дотор
ярих ёстой. Тэгээ Есүс хэлсэн. Бид нар цэвэрших гэж, бид нар ариусгах гэж өөрсдөө яаж ч хичээгэж чадахгүй. Цэвэршиж ариусгах чинь бидний үйлс биш. Гэтэ надаас хамаардаг юм байгаа юу? Байгаа. Тийм л учраас тэр намайг таныг өөрлөгөө татдаг. Татахгүй бол би өөрийгөө татаж түнлээ ойртуулж чадахгүй бас мэдгүй. Энэ чинь бүгд их өөр дэс дараатай явдаг. Сайтай юм би бүр өөрийгөө ч түн рүү татаж чадахгүй мó. Бурхантай холбоотой л бол бурхнаар хийгддэг. Одоо яалтай вүлээ энийг. Ганцхан би түүнийг өөрлөгөө татахт нь би шаргууцалдаж зугатаагаад байх хэрэггүй юм. Зүгээр өөрийгөө тавьж өгөх хэрэгтэй. Бид нар өөрсдөө түн тавьж өгөх хэрэгтэй. Тэгээд тэр намайг татж байгаа гэдэгт итгэх ёстой. Түүнд итгэх нь та нарын ажил юм а гэж Есүс хэлдэг. Бид нар түүнд итгэдэг байх хэрэгтэй. Тэгээд Есүс хэлсэн. Яаж миний үг та нарыг цэвэршүүлдэг вэ гэхээр та нар улам их үр жим сургуулсан байханд миний үг та нарын дотор ороод тайрч хайчлах, огтлох одоо тий хөвч хөндөх ажлуудаа хийдэг юм аа гэж. Бид нар хэрэг Үлс намайг харах юм бол Петр анх удаа үг яаж хүмүүсийг хөвч хөндөж байгааг өөрөө хардаг. Бид нар штэ Иохан номоос Үлс ном руу шилжих юм бол маш гайхалтай одоо тийм сонирхолтой зүйлүүдийг олж харж байна. Петр одоо хамгийн ойр байсан Петр хамгийн илээр урвсан. Бид нар түүхийг мэднэ. Одоо Петр тэрийгээ үүрээд явах хэрэгтэй болж штэ одоо. Есүс Христ дахин амьдсан. Есүс Христ Петрийг ир гэж бүр одоо дагалдагч нарыгаа дуудахтаа Петрт бас хэлээрэй гэсэн. Петр ирсэн Петртэй хүнд яриа болсон, маш хүнд яриа болсон. Петрийн нөгөө дахиад нөгөө Петрийг тайрсан, хайчилсан асуултууд явагдсан. Чи надад үнэхээр хайртай. Тэр бүх хүнд зүйлийн дараа. За энэний дараа Есүс та нар одоо Есүс 40 хоногийн турш дагалдагч нартайгаа өөрийгөө харуулсан. Тэгээ зүгээр өөрийгөө харуулаа яваад байгаагүй. Тэр хаанчлыг заасаар байсан, тунхагласаар байсан, номлосоор байсан, ятгасаар байсан, үнэмшүүлсээр байсан 40 өдрийн туршид 500 гаруй дагалдагч нартай харагдчихсан. Тэгээд тэр явдаг. Ингээд бид нар Үлс ном руу очдог. Үлс номон дээр очиход тэд нар дээшгээ өргөгдөөд явчихж байгаа шүү дээ. Есүс Христ яг энэ хүний биеэрээ дээшгээ өргөгдсөн шүү дээ. Сүнс шиг биш. Тэгээд тэд нар дээд өрөөр тэр байрсан газар руу очдог. Барнабыг үеэл Маркийн гэр байсан гэж ярьдаг. Хоёр давхарт тэд нар бүр цуглараад заншсан байсан. Бид нар хамтдаа цуглахыг бүр дадал болгох хэрэгтэй. Тэгээд тэд нар тэр өрөөнд очиод Есүс Христийн хэлсний дагуу ариун сүнсийг хүлээгээд залбирч эхэлсэн. Гэхдээ тэр газарт 12 дагалдагч байгаа. 120 хүн байсан. Энэ намайг гайхшруулдаг юм нь юу вэ гэхээр үнэхээр Есүсийн хэлсэн, ярьсан бүхэн тэр хүмүүсийг үнэхээр цэвэршүүлж ирсэн. Эс бөгөөс 12-ла байсан. За 12 дээр яг дээд дөрөв цуглахад бол хараахан 12 болов 11 байгаа шүү дээ. Нэгийг одоо сонгоод Петр тэнд байж байгаа. За тэгэл одоо өөрт нь огт итгэхгүй байсан Томас байж байгаа. Тэгэл нарийн тооцоотой Филипп байж байгаа. Бүгдээрээ л дор бүрдээ л асуудалтай. Гэхдээ Бурхан үнэхээр тэднийг цэвэршүүлж исэн учраас тэд нар 11 үлээ биш 120-уулаа сууж исэн. Өөрөөр хэлбэл Петртэй зэрэгцээ сухт нь хинд ч юу ч саад болж чадаагүй. Хинч тэнд юу ч тэнд Петрийн одоо нэг хажууд нь суугаад тэд нар 120-уулаа болж үржээд бид нар ариун сүнсийг хүлээгээд ирч хүчтэй залбираад өөртөө Бурханд өгөхт нь юу ч саад болоогүй. Хиний юу, хин урвсан, хин бүтлгүүцсэн. Баг бүхлээрээ бүтлгүүцсэн. Баг бүхэлдээ бүтлгүүцсэн.
Гэсэн чи энэ нь ч тэдэн саад болоогүй. Өржиж олшроод өсөж нэмэгдэхэд нь саад болоогүй. Энэ уруулт юусоо саад болоогүй. Юудагийн аимшигтай үхэл саад болоогүй. Юу ч тэднийг зогсоогоогүй. Яа тэгвэл Есүс юу ярихаа мэддэг байсан, юу ярихгүйгаа мэддэг байсан. Бас өөрийнх нь ярьж байгаа зүйлийг одоо эдгээр ойлгохгүй гэдгийг тэр мэддэг байсан. Гэхдээ ариун сүнс ирэхэд бүх юм ойлгомжтой болно гэдгийг тэр мэддэг байсан. Тийм л учраас 11-үүлээ байсан тэднэрт 12 дахьгаа сонгох тэнхээ байсан байхгүй юу? Ухаан байсан. Тэднэр 120-уулаа болж чадах тийм гайхалтай боломж Бурхан тэдэнд өгсөн байсан. Та нар зүгээр миний хэлэх гээд байгаа санааг бодоод үз. Энэ өстө бүтэхгүй гаруудаа. Бурханы хүүг дагаж явж ирсэн шүү дээ. Гэхдээ би л энэ багт баймааргүй байна. Зүгээр өөртөө хэдүүлээ ингэ урваагүй хүмүүсээс бүрдүүлээд баг бүрдүүлээ. Эднэртэй юу ярих юм бэ гэж болох байсан шүү дээ. Бид нар тэгдэл үсттэй. Бид нар ер нь алдаанд айгүй дургу. Өөрийгөө алдахад хүлээн зөвшөөрөх гэж 10 жил, 20 жил, 30 жил болдог тэгсээрээ тэгээд үхдэг. Эсвэл бид нар хүүхдүүдээ алдахыг зөвшөөрдөггүй ерөөсөн. Алдаж болохгүй шүү, ингэж болохгүй шүү, ингэж болохгүй. Өөрөө бүр амар их алдсан учраас. Гэхдээ Есүс Христ эднээс өрс айгаагүй байхгүй яа гэвэл тэр үгээрээ тэднийг янзалдаг гэдгийг мэддэг учраас. Тэгэхээр үг янзлахгүй бол яригдаж яах юм? Үг янзлахгүй юм бол зүгээр л үргэлж сайхан үг ярих юм бол ямар хэрдэл сум биш. Чи сайн шүү. Чамаараа бахархаж байна. Йоо, чист үнэхээр. Тэгэл үнсэлтэй л. Үнэхээр гоё. Тэг би биэндээ үг хэлхээс айдаг. Амтаач нь, өвдөгч нь. Гэтэл Есүс хэлсэн би та нарыг цэвэршүүлсэн юм аа. Бүхий бохирдлоос ч би цэвэршүүлсэн юм аа. Бүхий хэрэггүй юмсаас ч би цэвэршүүлсэн юм аа. Яа тэгвэл Бурхны үг бидний дотор ороод ажиллах ёстой, намайг эвдэх ёстой. Намайг бүр цуулах ёстой. Намайг бүр төрлөх хүнээс юм үлдэхгүй болтол Бурхны үг ажиллах ёстой байхгүй юу? Энд чинь нэг тийм таатай юм ерөөсөө биш. Би сүм төрөөд бий болоод сүмийг аваад явна. Бид нар бүгдээрээ хамтдаа нэгэн сүм болоо явна гэдэг бол тийм амархан юм ерөөсөө биш. Гэсэн чи үг яригддаг учраас бид нар цэвэршүүлэгддэг. Үг яригддаг учраас бид нар бууж өгдөг. Үг яригддаг учраас бид нар даруусдаг. Үг яригддаг учраас бид нар өөрөө өөрийгөө тавьж өгдөг. Үг яригддаг учраас бид нар цааш алхах тэнхээтэй болдог. Тийм амаргүй юм. Хичнээн олон удаа бид нар заястай байлаа. Би хүн болгоны өмнөөс ярих нь ч юу юм. Би зүгээр өөрийнхөө өмнөөс ярих юм. Гэхдээ ямар албаа. Хатад 5 хүүхэд байна. Хангалттай. 5 хүүхэд хангалттай намайг баярлуулж чадна, хангалттай намайг уйлуулж чадна. Өвдгөж чадна. Юу тэр хүмүүсийн амьдралд орсон чи ингэвч чи ингэчээч чи ингэвэл Бурхны өмнө чамд зөв юм аа гэж ойлгохдаг хүн лүүч яриад ойлгодог хүн зачим яах юм хин дэрэгтэй ойлгол болвол байлан л үзлээ. Тэгэхээр сүм бол хамгийн нэгдүгээр Христийн сүм гэж тооцогдохын тулд үгийнхаа хэмжүүрээр тогтоогдох ёстой. Үгийн хэмжүүр тэнд байх ёстой. Үгийн хэмжүүр. Хэрэг намайг хүн хурц гэдэг. Гэтэл би хэрэг хурц юм бол үг л намайг хурцлсан. Үс би хинтээ ч муудалцмааргүй байна. Би бүх хүнтэй найртай бүх хүн би айгуу сайхан одоо их чин дүүн ээж нь баймаар байна. Тэгэхээр сүмийг Христийг болгодог одоо зүйл бол ерөөсөө энэ үгийн хэмжүүр, энэ үг бүрэн утгаараа ажиллах хэрэгтэй. Еврей номыг харъя.
Еврей номын 4-р бүлэг. 12. Учир нь Бурхны үг за анхааралтай уншиж хэдүүлээ. Учир нь Бурхны үг амьд гэж байна. Итгэвтэй гэж байна. Хоёр талдаа эртээ ямар ч хилтээс хурц гэж байна. Сэтгэлийг сүнснээс нь салгадаг гэж байна. Сэтгэл хөдлөл юм уу, сүнс юм уу салгах нь штэ. Үе мөч хийгээд нугас чүнгийг ч салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санаагч шүүх чадвартай юм. Бид нар Бурхны өмнө шүүгдэхдээ түрүүн багийн хэлсэн үгээрээ шүүгдэг гэж. Бид нар штэ хичнээн ихийг хүлээж авсан. Яг тэрүүгээр л шүүгдэг. Биднэрт юу даатгагдсан? Яг тэрүүгээр л бид нар шүүгдэг. Бид нар энэс айх хэрэггүй. Та ихийг сонссон бол их хариуцлагатай байна гэсэн. Чи миний тэгж ярихыг чи сонссон бидтэй тэр хаа байна гэж тэр биднээс нэхнэ гэсэн. Би чамд тэгж заасан тэр хаа байна гэж тэр нэхнэ гэсэн. Тэгэхээр энд хэлэхдээ Бурхны амнаас гарч байгаа үг бол зүгээр л нэг үг биш. Амьд юм. Амьд. Энэ бидний дотор орохдоо бүр юмсыг бүр зүгээр ингэж бидний дотрыг угаасаа хөдлөгдөг. Энэ чинь муу юм биш. Бидний дотрыг бүр холион бантан болгоно. Бүр тэр байтугай. Бидний бодлуудыг бүр боснуулна, сарниулна. Сайн. Бид нар хизээч хуучнараа бодож чадахгүй гэсэн. Бидний бүх сэтгэл хөдлөлүүдийг өнгөчж гаргаж ирнэ. Тэгээ бид нар сэтгэл хөдлөлөө цаламдаж сурна. Сүнстэйгээ андуурахгүй. Зүрхтэйгээ ч андуурахгүй. Бүр чиний сүнс сэтгэл байдаг бүр нугас чүнгийн чинь хүртэл сартал нэвтэрж орно гэж шүү дээ. Энэ одоо бүр аимшигын одоо ажиллагаа явагдана гэсэн. Хэрв сүм дотор үг ингэж ажилддаг юм бол тэр сүм биш гэсэн. Юу ч нэрлж болно тэрийг одоо. Бид нар шүү дээ сүнслэг нэр өгсөн чинь тэр сүм сүнслэг болчихж байгаа юм биш. Амийн буулаг, асгардаг буулаг тийм ээ. Эсвэл одоо агуу хончин, эсвэл одоо юу гэдгийг тий цөлийн сарнаа одоо мэдгүй байна. Одоо ямар гоё сүнслэг аймаар нэр өгөөд ч хэрэг тэнд амьд бөгөөд итгэвтэй үг яригддаггүй юм бол Юдагийн арслан ярдггүй юм бол Христийн дотор хаанчилж үгээрээ хүмүүсээ цэвэршүүлдэггүй юм бол тэр одоо өөрийнхөө нэрийг өөрчлөөг ямар ч нэргүй гэсэн. Тэгэхээр сүм оршин тогтнохын тулд үг яригддаг байх хэрэгтэй. Үгийн үйлчлэлд хүмүүс бэлтгэгдэх ёстой. Бид нар сүмийн тухай нэгэнт ярьж байгаа учраас энэ сүм дотор үгийн үйлчлэгч нар гарч ирэхийн төлөө бид нар залбирах ёстой. Үгийн үйлчлэгч нар. Энд бидний залбирал хэрэгтэй. Бас энд бидний хөдөлмөр хэрэгтэй. Хүн үгэнд өөрийгөө өгдөг байх хэрэгтэй. Тийм ээ намайг янзлаач. Намайг салтал нэвтрэн орооч. Үг хамгийн эхлээд даатгагдсан хүнээ алдаг. Үг хамгийн эхлээд даатгаж өгсөн нэгнийгээ цуулдаг, хайчилдаг, тасалдаг, шахдаг, цэвэршүүлдэг, тунгаадаг. Тэгэхгүй бол тэр үг тэгдэггүй нэгний амнаас гарах юм бол шол гэл унана. Хүмүүсийн зүрх сэтгэлд очиж өөрчлөх хүчээрээ ажиллахгүй. Нэгэнт өөрчлөгдөж байгаа хүнээрээ дамжаад гарах юм бол тэр яг өөрчлөлтөх хүчээрээ хүнд очино. Тэм учраас Христийн сүм чуулган Христих гэж нэрлэж байгаа бол Христ ярьдаг байх ёстой тэнд. Христ ярьдаг байх ёстой. Христ дотор байх ёстой. Цөмөр Коринт руу оч. 2-р Коринт. Паул үгийг яаж эрхэмлэн нандинж байгааг цөмөр харъя. 2-р Коринтын 2-р бүлгийн 17.
Та нар 1-2 дугаар Коринтыг, Ром энтергээд унших юм бол ерөнхийдөө одоо тэр Паулийн одоо ачаа гэх юм уу одоо ачаа юм да. Ачаа одоо тэр доторх одоо тэр шаналл одоо тэр юмыг ойлгож эхэлсэн л дээ. Ер нь бол би бодохдоо Паулийн дотор ажиллаж исэн тэр сүнсний хэмжүүрийг бурхан өнөөдөр өөрийнхөө чуулганд өгнө. Өгөх ёстой. Бид бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус харин бурханаас гарсан шиг бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор ярьдаг. За энэ хэмжүүрийг цөмөр харъя. Энэ чинь сүнсний хэмжүүр. Энэ чинь сүнсний ажиллагаа. Одоо ямар ч юм чинь нэг ажилдаг одоо замтай байдсан шүү дээ. Одоо энэ будагш агчж байсан гэсэн. Тийм ээ? Эхлээд асан, тэгээ дараад нь менюгээ сонгон, дараад нь дахиад сетхийн, тэгээд одоо цагаа тохируулна чи маргааш идэх гээд байгаа мó, одоо идэх гээд байгаа мó, бүх юма тохируулна. Гэх мэтчлэнгээр ажилдаг нэг тийм замтай, арга замтай. Тэгвэл бурхны үг энд яригддаг арга зам байгаад байгаа байхгүй. Энийг Паул энэ чинь маш тодорхой хэлсэн. Паул хэлж байна. Христ дотор гэж. Өөрөөр хэлбэл Христийн оршихуй дотор ярьдаг юм а би. Христийн оршихуй дотор. Бурхны өмнө гэж. Өөрөөр хэлбэл Паулийн үүдээс хүмүүс хараад суудаг байх юм шүү дээ. Бурхан хараад сууждаг байх юм шүү дээ. Энэ одоо ямар их имэйлт чичрэлтийг одоо тий ярьж байгаа хүнд өгөх болоо. Би анх Христэд итгэж баг итгэсэн цагаас эхлээл номлох юмсан гэж хүсэн мөрөөддөг байсан. Хизээ би номлох юм болоо юу ч мэдэхгүй ээжиж. Номлох юм надад байхгүй шүү дээ. Тэр нь хамаагүй. Би бэлэг авьяас тэгж ажиллаж эхэлдэг гэж итгэдэг. Чиний юутай юугүй байх ч хамаагүй хүсэл маш их хүчтэйгээр ажиллаж эхэлдэг. Би ерөөсөө хүмүүсийн өмнө гараа би юу ярих юм гэж би санаа зовдгүй байсан. Ингээ боших шиг номлох юмсан гэж боддог байсан. Тэгээ мэдээж хэрэг номлох хүртэл аюу удаан хугацаа хүлээх хэрэгтэй байсан. Харин одоо бол би номлох бол надад үргэлж имэйлтийг өгдөг. Намайг зөв байхыг шаарддаг. Үгийнх нь даацсан улмаас, үгийнх нь одоо жингийн улмаас зөв байхыг шаарддаг. Намайг зөв болгодог гэх үтэй одоо. Эсбөгөөс бид нар тэнцэхгүй. Тэгэхээр Христийн оршихуй дотор зогсож байна. Зөвхөн хүмүүс биш, Бурхан өөрөө над руу хараа зогсож байна. Тэгээд ингэж штэ Бурханаас гарсан шиг өөрөөр хэлбэл над руу хараа зогсож байгаа тэр Бурхан надад үгээ өгч байна. Би тэрийг нь аваад чин сэтгэлээсээ буюу ямар ч холцгүйгээр, ямар ч зөөлрүүлэх юмгүйгээр би хамаг сайнаараа гаргаж өгсөн. Jonathan David үнийг юу гэж хэлдэг вэ гэхээр би түүнээс юу хүлээж авсан түүнийг гаргаж өгдөг. Тэгэхээр Христийн гэж нэрлэгддэг сүм дотор үгийн хэмжүүр яг ийм функцээр ажиллах хэрэгтэй. Оршихуй байж нэг хүн надаас асууж ирсэхгүй тий оршихуй байгаа байхгүй би яаж юм бэ? Бид нар энийг мэддэм биш, мэдэрдэм биш. Бид нар итгэдэг. Оршихуй энд байгаа гэдэгт бид нар итгэдэг. Бид нар харагддаг зүйлд итгэдэггүй, бид нар харагдахгүй юмд итгэдэг. Инээдтэй ч өнө хөгжилтэй ч өнө тэнэгч өнө муухагч өнө хамаагүй бидний итгэл ингэж ажилладаг. Тэр оршихуй харагдахгүй. Гэтэ би итгэдэг. Тэр оршихуй танд харагдахгүй. Гэтэ та итгэдэг. Би дотор нь сууж байгаа гэдэгтээ итгэдэг. Энэ оршихуй дотор би дандаа амьдрна гэдэгтээ би итгэдэг. Итгэдэг учраас итгэлийн минь дагуу ажилладаг. Тэгээд тэр надад үгээ өгж байна.
Би тэр үгийг нь яана ингээ хэлчих тэр гомдчих, ингээ хэлчих тэр яг тэрний тухай юм шиг байна. Юу ч бодохгүйгээр яаж л ирж байгаа юм. Яг тэрүүгээр нь дамжуулж өгөх. Ийм л сүнсний хэмжүүр Христийн чуулган дотор ажиллах хэрэгтэй. Үүний төлөөс бид нар хөдөлмөрлөдөг. Тэгэхээр одоо Паулийн хэлж байгаагаар бол бидний ажил энд л байгаад идэв биш. Тэгэл одоо оффист суугаад ингээд одоо бичих цаас дэлгээл тэгэл одоо ерөөсөө ингээд хүн амьтантай уулзаад асуудлыг шийдэж өгөөл мэрэгэн зөвлөгөөнүүд өгөх энэ бидний ажил биш. Огтосоо биш. Бид нар тэгж боддог байхгүй. Бид нар тэгж ойлгодог. Пастор болгоудаа заа одоо яах вэ? Ямар нэг юм хий та одоо. Зүгээр суугаад хэлтэн шүү дээ. Одоо хий та. Надад нэг офис түрээслээд өгчих. Тэгээд оффист очиж сууя да одоо би тий. Бас янз бүрийн орчуулгатай библиүүдийг тойрол тавиад би ингээ юм бичээд тэмдэглээд номлолтаа би энэ бол биш. Тэгэхээр бид нар Паулийн өөрийнхөө ажлын зургийг гаргаж бичсэн зүйлийг харах нь тав ухаалтж. Хүч юм гэхээр амьд. Юучгүй юм гэхээр мөхөнтэй. Шаад ядуу юм биш тэгэхээр баян. Бид ямар хайшаа хүмүүс вэ? Өөрийнхөө ажлыг тэгж тодорхойлж байгаа шүү дээ. Тэгэхээр Христийн гэж нэрлэгдэж байгаа чуулган дотор ийм л үгийн хэмжүүр, ийм л үгийн стандарт, ийм л амьд үг ажиллаж Есүс сүмээ байна. Ярьж байгаагийнхан дотор ч Христ байна. Сонсож байгаагийнхан дотор ч Христ байна. Энэ ямар амархан бэ? Ер нь бол үг нь. Хүн болгоныг ятгаал, хүн болгоныг гуйгаал, хүн болгон дээр очиод уйлал эсвэл инээгээл эсвэл одоо ингээл одоо ямар нэгэн байдлаар нэг одоо тэ нэг өнөмшүүлчих юмсан гэж оролдох ямар шаардлага. Боломжгүй ер нь. Би бол тэр оролдлогыг байсан шүү дээ. Болив. Та хүн болгоны дотор амьдардаг. Хүлээж авсан шүү. За яа хүлээж авсан хүн бол би Христийг хүлээж авсан гэж амаараа хэлж байгаа хүн болгоны дотор та амьдардаг. Тэгэхэд би таныг байхгүй юм шиг аашлах ямар хэрэг байна. Тэгээ мэдээж бидэнд хэлэх ёстой юм зүйл байна. Ийм л хэмжүүр дотор хотын сүм одоо бараг 14 жил ажиллах гэж ажиллаж байна. Үнэхээр бид нар маш их зүйлийг сурсан. Цөмөр одоо Эфес номын 5-ын 26-аас 27 харъя. Эфес 5-ын 26. За энд ингэж хэлсэн ба. Хамгийн сонирхолтой нь эхнэр нөхрүүдэд хандаж хэлсэн зааварчилгаан дотор энэ явж байгаа. Эхнэрүүдээ 22-оос унши. Эзэнт захирагддаг шиг нөхрүүдтэй захирагдаа. Бид нар англи библийг харах юм бол эхнэрүүдээ эзэнт захирагддаг шиг нөхрүүдэн ойлгож хүчтэй дэмж гэсэн ба. Захирагдах гэдэг үг нь болохоор бид нар нөгөө захиргаалтын үеийн хүмүүс учраас зөв шууд одоо захиргаалт бодоод байдаг. Нэг пастор бүр яг энэ хэсгийг нь тастаж аваад бүр фейсбુક дээр постлсан байл. Одоо бодвол эхнэр нүгэнд нь ороогүй юм биш үү? Хүмүүс тэгдэж штэ нэг тийм хүүхд нь ойлгохгүй байнгут. Эцэг ихэ хүндэл энэ гэж постлол тий. Ашин нөгөө өрөөндөө ороо хийж чаддгүй маш хүүхдтэй. Тэгэхээр нөхрүүдээ ойлгож хүчтэй дэмж. Учир нь Христ чуулганы тэргүүн юм бол нөхөр нь эхнэрийнхаа тэргүүн юм аа. Энэнд ямар ч дарга зэрэг дээрлэлт мэрлэлт байх ёсгүй. Энд чи толгооноос бие арчлах нь хамаардаг үстэй. Би өөрийгөө арчилдаггүй ш. Толгой бие яаж хайрлах юм? Толгой бие яаж асрах юм? Толгой бие яаж эрүүл байлгах юм? Толгой санаа тавьдаг ш. Толгой тэгээ бие авч явдаг үстэй. Толгой бие хоёр салаа явж байгааг бид нар хараагүй ш. Айгуу сонирхолтой зүйл энэ чинь Паулийн өөрийнх нь Бурханаас хүлээж авсан илчлэлт. Христийн оюун ухаанаараа бидэнд тайлбарлаж өгч байгаа. Тайлбар. Христ өөрөө тэр биеийн аврагч юм аа. Чуулган Христэд захирагддгийн адил
Түүнчлэн эхнэрүүдээ нөхрүүдээ бүх талаар нь ойлгохыг хичээ. Хүчтэй дэмж. Нөхрүүдээ би тэр хүний пастрын мессежинд ор цолтой энийг биччихээгүй шүү дээ. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаа, түүний төлөө өөрийгөө өгснээ, амиа өгснээ адил эхнэрүүдээ хайрлаа. Эхнэрүүдээ нөхрүүдийнхээ төлөө амиа өгөх гээгүй. Нөхрүүдээ Христ яасныг сан. Чуулганы төлөө тэр амиа өгсөн юм аа. Тэгвэл чи эхнэрийнхээ төлөө амиа өгөө гэж. Тэгэхээр яагаад ийм харьцуултууд явагдаад байна гэхээр зэрэг эхнэр нөхөр хоёр нэг болдог учраас чуулган нэг болох ёстой. Христ дотор чуулган, чуулган дотор Христ. Иохан 17 дээр Иохан 15, 16, 17 дээр Есүс Христ өөрийнх нь хэлсэн. Бас эцэг рүүгээ хандаад залбирсан залбирал. За тэгээд цааш нь тэр чуулганыг үгээрээ дамжуулаад усанд угааж цэвэрлсэн мэт ариусгаад ямар ч толбгүй, ямар ч өвчлээсгүй, ямар ч тийм зүйлгүй ариун байдлаар гэрэлтэж цацарсан гин зэмгүй цаг цагаан торгон даашин зөмсгсөн сүт бүсгүй болгож өөртөө авах нь тал юм аа. Би англи хэлээс уншиж байгаа. Энэ чинь үгээрээ дамжуулаад ариусгаж штэ манайхаа. Энэ үгийн хүч чадал ямар аймаар вэ энд тэгэхээр. Энэ тэгэхээр зүгээр нэг ингээл заа яа одоо энэ бүтэн сайдар явууллаа одоо бас номлон доо одоо яах та номлон доо одоо яадаг ч гэсэн нэг номлон одоо яадаг юм байгаа нэг юм ярина да гэд нэг нь амныхаа тангаар ярьж идэг. А нөгөөдөл нь ч одоо ирцээ чи сонсон доо одоо гэж сонсч идэг. Тийм нэг одоо тийм нэг юм бол биш үү. Бүр усанд хийгээд угаагаад гаргаад ирсэн юм шиг. Бүр ариун байдал нь гэрэлтэж цацарч хаасайгүй харагдаж байдаг. Тэгээ ямар ч өвчлээсгүй, ямар ч толбгүй, өөсөвгүй, гин зэмгүй цагаахан торгон даашин зөмссөн сүт бүсгүй шиг чуулганаа тийм л байхыг хүсдэг учраас үг нь тэгж ажилдаг бахнэ. Бурхны үг бол бидний бодож санаж байгаас ч илүү аимшигын ажлыг хийдэг. Тасархай. Аимшигын гэж хэлээд байгаа нь юу вэ гэхээр бидний бодож санаанд ерөөсөөр орохоор болчихсон. Тэгэхээр энэ Христийн сүм дотор байдаг энийг найланхай. Нэг тийм одоо шалчиг гэсэн одоо шалчгансан. Толгойг нэлсэн, өөгшүүлсэн. Тэгээ тэрийг хайр гэж одоо мунхарсан. Энэ бол Христийн чуулганыг Христих биш болгож байгаа гэсэн. Христих биш, өөр хэнийх ч гэж болно. Ачааргалын чуулган, Судагийн чуулган одоо тий, Цэцгээгийн чуулган, Сараагийн чуулган байж болно. Хэрэг Судагийн чуулган бол тэгж болно. Тэгэл өөрсдөө таалагддаг хүмүүстэйгээ тэмрэлдэл явна үз. Харин Христих гэж ярьж байгаа бол Христ сүд бүсгүй мэт чуулганаа арчилж байна. Цэвэршүүлж байна. Тэгээ илчилт номон дээр хурганы хорин бэлэн болсон байх ёстой шүү. Хурганы хорин. Хотын сүм дотор үг одоо бүр илүү далайцтайгаар яригдах хэрэгтэй. Яг л үг гэдэг бол зүгээр нэг хүн юм гараад юм яриад байгаа тухай биш. Энэ үгэн дотор Бурхны ухаан өөрөө ярьж идэг. Цөмөр зайс чаана байлаа. Паулын өөрийнх нь биз. А тий, Эфес. Эфес дээр өөрт энэ дээр байгаа. Эфес номын за одоо 5 биш. 3. За ингэж байна. Бурхны 7-оос эхлэн уншия. Бурхан хүчний үйлчлэлээр надад өгсөн түүний нэгүслийн бэлгийн дагуу би сайн мэдээний үйлчлэгч болсон. Бүх бид нар Паулыг бол харин сүм төрүүлсэн гэвэл харин ёстой итгэх ёстой. Яг тэр ажлаа ярьж байна.
Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн болох надад энэхүү нэгүсэл өгөгдсөний учир нь Христийн заадаж мөр анхааралтай сонсно. Христийн нэвтршгүй баялагийг харь үндэстэнд тунхаглаж бүх юмсыг бүтээсэн Бурхны дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэлийн үүрэг нь юу болохыг бүгдэд мэдүүлэхийн тулд байлаа. Ингэснээр идүүгээ чуулганаар дамжуулан Бурхны олон янзын мэрэгэн ухаан Тэнгэрлэг газар дахь захирагчд болоод эрх мэдлтнүүдэд мэдэгдэх юм аа. Энэ дахиад үгийн бас нэг амар том хэмжүүр. Одоо хэдүүлээ энийг жоохон одоо илүү одоо орчин үеийн хэл рүү одоо хөрвүүлээ. Миний номлож бичиж байгаа бүхэн миний толгойноос давсан зүйл юм аа. Одоо Паулийн бичснийг хэлж штеп. Христийн өгөөмөр дундаршгүй шавхагдашгүй баялгаас тэдгээр нь ирдэг юм аа. Паул хаанаас авдгаа мэдчихэв. Миний ажил бол энэ бүхнийг бүтээсэн, бүгдийг бий болгосон Бурхны үл үзэгдэх, далд хийж байгаа нууцлаг ажлуудыг нээн харуулж бүгдэд ойлгомжтой болгох явдал юм аа. Чуулганд ойлгомжтой. Бурхан яг одоо юу хийж? Яг л Бурхны ажил чинь одоо Бурхны ажилтдаг өөрийнх нь одоо орчин нь ч өөр, ажилтдаг хэмжүүр нь ч өөр. Тэрийг бид нар хүний энгийн нүдээр ингээ хараад ойлгохгүй. Номлогчийн үгсээр бид нар 24 цагийн турш нүдээ бүртээ нээгээд нэг ч хамхихгүй байсан ч Бурхны ажлыг ойлгохгүй гэсэн. Тэгэхээр хүн ойлгохгүй ажлыг Бурхан хийдэг. Гэтэ би энийг ойлгомжтой болгохын тулд чуулган дотор ярьдсан юм гэсэн Паул. Би ойлгомжтой болгодог. Бурхан далд юу хийж байна? Бурхан тэрийг ил болгоосоо гэж хүсдэг учраас хүнээрээ дамжуулаад ярьдаг байх нь шүү дээ. Тийм юм. Тэгэхээр Христийн гэж нэрлэгдэж байгаа хүмүүст би энийг ярьж өгдөг. Тэгвэл тэднэрээр дамжуулаад Бурхны үл үзэгдэх мэрэгэн ухаан нь харагдах ертөнцид биш. Бүр харагдахгүй ертөнцийг захирагч нар одоо харанхуй захирагчд байгаа шүү дээ. Монголын сүнсний уур амьсгалыг барьдаг захирагч нар гэж байгаа. Тэднэрт хүртэл мэдэгддэг. Бурхан ихэр шээ. Бурхан та биднийг өөрийнх нь хийж байгаа ажлыг ойлгосоо гэж хүсдэг биш байх. Бид нар мэдэх ёстой. Яагаад гэвэл хамгийн дөрөнд бид нар мэдэх. Яг одоо Бурхан юу хийж байна? Яг одоо энэ үндэстэн хаашаа явж байна? Яг одоо энэ үндэстэн дотор Бурхан юу хийж байна? Яг одоо миний амьдрал дотор Бурхан яг яаж ажиллаж байна? Бид нар ухаж төгсний улмаас олж мэдгүй. Зүгээр Бурхан сүнсээрээ илчилж өгдөг. Ой, би ийм ажил хийж байна. Чи бити андуураад бай. Бид нар их ихтэй ингээд нэг сэтгэл санаа тавгүй тэгээд амьдралд нэг жоохон онцгүй юм тохиолдсон уналтын байдалд ордог. Харин Бурхан би хүнээс сэргээж байна гэдэг. Тэгэхээр бид нар нөгөө далд ажиллаад байгаа ажиллагааг нь ойлгохгүй байгаа байхгүй. Харин сүм дээрээ ирэхэд түүний далд ажиллагаанууд бидэнд нээгдэж эхэлдэг. Бид нар эндээс гарахтаа баяртай гардаг. Яагаад гэвэл хариултаа олсон учраас. Ингээд Бурхны үгийн хэмжүүр дуусахгүй. Зөвхөн бидэнд мэдүүлээ зогсохгүй. Бидэнд хүртэл мэдүүлдэг. Мэдэж ав. Би ингэж ажил хийж байна. Мэдэж ав. Тэгээ англи библиэр харанхуй тэнгэр ичнэр хүртэл хоорондоо ярьдаг гэж байна. Сүм дотор үгийн хэмжүүр байхгүй бол тэд нар тэр сүмээр яах вэ? Тоож оролдохгүй заа юу. Сонирхол татах юу ч байхгүй. Хоорондоо ярьчих юм юу ч байхгүй. Эзээч Бурхны ухаан тэнд яригддаггүй. Бурхны далд ажиллагаанууд яригддаг. Яах вэ? Өөрөө тэддэг өөрөө өөрсдөө устгаж байгаа. Сонирн биш. Боддоо. Тэгэхээр тэр шавхагдашгүй мөртлөө нэвтршгүй баялагаас би авахтаа Бурхан яг юу хийгээд байгааг бүгдэд ойлгомжтой болгодог. Бүгдэд гэдэг нь Христийг дагдаг нэгнүүдэд ч тэр Христийн заналт дайснуудад ч тэр. Тэгэхээр энд яригдж байгаа үгсүүд би бол тэгж итгэдэг. Энд яригдж байгаа үгсүүд нь харанхуйд үнэхээр гамшиг болж идэг. За ёстой нөгөөдөл чи энийг мэдээд авчлаа. Пүү
ямар ч мэдгүй одоо бид нар юу гэж ярьдаг би ямар тэдний хэлийг мэдгүй шин. Ямар ч тачсан баярлалгүй л авта. Амьдрал руу маань ирсэн шидээр дайрахыг бодоход их л игдүцдэг болтой. Алж устгаж сүнөөж санаа амрах юмсан гэж боддог болтой. Зөвхөн миний амьдрал руу биш таны амьдрал руу ч тэр. Тэгэхээр энэ ямар галзуурцсан төвшин бэ? Христийн сүм яг ингэж баригдах хэвээр. Зүгээр тэнгэр газаргүй ярьж идэг. Тэр авч байгаа мэдлэг, тэр илчлэлт, ойлголтууд нь зүгээр тэнгэр газрыг зүгээр холбоод ярьж идэг. Бурхны мэрэгэн ухаан бүгдэд ил болж идэг. Тэгэхээр Христийн сүм чуулган ийм л ах хэвээр. Христийн өөрийнх нь ухаанаар Паулийн олж авсан илчлэлтээр Христийн оюун ухааны дагуу шинжлэгдсэн байгаа тэр шинэ үеийн итгэгч, шинэ үеийн апостол, шинэ үеийн пастор Паулийн өөрийнх нь хүлээж авсан. Дээрэс нь Бурхны үгийн бас нэг гайхалтай хэмжүүр бол би биш тэр өөрөө ярьдаг таа. Бид нар тэр нь хэдэн километр хоол явахыг хийж мэдэхгүй. Тийм л учраас бид нар зөвхөн энэ бор өрөөнд дотор л би яриад ингэж бодох хэрэггүй. Энэ бор өрөөнд дотор л энэ яригддаг. Хизээ хүмүүс мэдх юм болоо гэж та би бохимдох хэрэггүй. Тэртээ хэл хязгаарыг даваад яваад өгсөн. Үл үзэгдэх нөлөө нь хизээ харагдах вэ гэдэг чинь цаг хугацааны асуудал болчиход байна. Тэр байтугай би 2008 онд Библийн сургуульд ажиллаж байхад надад June Ford гэгч маань өгч ирсэн. Jonathan David-ийн ном байсан. Их зузаан ном л та. Тэгээ би тэндээс одоо нөгөө сүмийнхаа пасторудад мэддэхгүйгээр нэг сэдвийг нь авч байгаа би хичээл болгож Библийн сургууль яваад заажсэн. Тэр нь болохоор нутгийн сүмийн дуу хоолойны тухай. Тухайн газарт Бурхан биднүүсийг бий болгоод хамтдаад байршуулад үгийн урсгал тэнд урсаад харанхуй хүртэл мэдлэг авч шít тэндээс Бурхан ингэж ажиллаж байгаа. Харанхуйд тийм мэдлэг байхгүй. Яавал тийм мэдлэг байхгүй штэ. Бурхан ингэж ажиллаж байгаа юм байна гэдгийг хүн ч мэдлээ, явж мэдлээ. Тэгээ зогсохгүй. Бидний ярьж байгаа энэ бүх зүйлс тэр нутаг орныг бүр эзлэх ёстой. Хэрвээ нутгийн сүм тэр дуу хоолойгоо алдсан бол тэр дахиад сүм биш. Одоо юу болд юм аа мэдэхгүй. Одоо нэг юм л болох байна. Тийм учраас би хэлээд байгаа байхгүй юу? Ирэх өдрүүдэд, ирэх он жилүүдэд Бурханаас биш бүхэн харах нүдэн дээр нурна нэр. Энэ өвдөлттэй байна. Би л энийг хараад баярлж хөөрөхгүй. Гэтэ нөгөө талаасаа шахагдаж зайлуулагдах ёстой юм, шахагдах ёстой. Сэгсрэгдэх ёстой юм, сэгсрэгдээд унах ёстой байхгүй. Тэгээ яг жинхэнэ нь үлдэх ёстой. Энэ дуу хоолой энэ одоо тэр агаар мандлыг захирж байгаа захирагч нарт хүртэл мэдлэг нь өгдөд байгаа юм бол энэ газар нутагт ажиллаж байгаа бодит засаглалт хүртэл нөлөөгөө өгсөн. Заавал тэгж ажилтдаг номтой. Хэрвээ та нар санаж байгаа бол хуучин гэрээ. Бүр хуучин гэрээг ярив. Би сая Мосег уншиж байгаа. Мосе 3 сая орчим хүнийг аваад Египтээс гарсан. 3 саяас 600 мянган одоо цэрэг дайчд байсан гэж үзэх юм болов. Тэд нар бүгд боолууд байсан. Зүгээр л 430 жил боол байсан хүмүүс. Тэд нар 75 улаан очсон Египтэд 3 сая болоод гарч ирсэн. Бурхан тэдний өмнөөс байлдаж тэдний өмнө улаан тэнгисийг ярьсан. Тэдний цөлийн амьдрал хэрүүл уралтай байсан. Амар хэрүүл уралтай зодонуудтай ерөөсөө аюух үхэл хагцалтай амар байсан. Гэхдээ гайхамшигар дүүрэн байсан. Тийм учраас тэднийг цөлд тэгж мөнгөнжээ явхад тэдний нөлөө аль хэдийн эзэж аваагүй байгаа Канааныг зүгээр гучцсан байсан. Тэд нар айдас татсан байсан. Айдас татсан байсан. Үг гэдэг болно шүү дээ.
эзлэх чанартай. Эзэлдэг чанартай, даашдаг чанартай. Төрөн орж ажилдаг чанартай. Тойрж болтож биш. Үгийн өөрийнх нь тэр мөн чанар нь тийм. Айдгүй гэсэн үг юм. Бүр азар их хүчээр нөлөөлдөг. Ямар ч технологи энийг хийж чадахгүй. Хэрвээ өнөөдөр технологи амар өндөрт гарсан. Үнэхээр амар болсон юм байли. Би ч технологи сайн ойлгох ш. Гэтэ надад нэг хүн ярьж өгсөн. Би бүр тэрийг бүр сонсоод юу заа. Гэтэ би тэндээс нэг юм ойлгосон. Хэрв технологи ингэж хөгжиж байгаа юм бол сүнсний технологи бүр тасарсан юм байна. Өөрөөр хэлбэл сүнсний ертөнцид маш эрчтэй ажиллагаа явагдаж байна манайхаар. Одоо л бид нар тэр сүнсний хэмжүүрүүдийг аммаар байна. Ариун сүнс бид нар цааш нь үргэлжлүүлээд ярилцлаас зөвхөн сүм дотроо бурхан тэр бэлэг авьяасуудыг өгч байгаа ш тарааж. Өөрөө тэр нь сүнс өөрөө тараад байгаа гэсэн. Сүнс өөрөө мэдэж өгдөг гэсэн. Гэхдээ бид нар хүсэх ёстой гэж Паул хэлсэн. Та нар хүсээч. Яг л сүм гэдэг энэ бид нар чинь нийгэм доторх шинэ нийгэм шүү дээ. Бид нар өөр хуулиар амьдардаг. Өөр үн цэнтэй. Бидний үнэлэмж өөр. Бид нар өөр хэмжүүрээр ажилладаг. Бидний бүх юм өөр. Бидний бүх өөр юмнууд руу л орох гээд байгаа байхгүй даа. Бидний зарим нь амжилттай орсон байгаа, зарим нь ороогүй байна. Зарим нь ороод бүр маш хол явцсан байгаа. Зарим нь удаа л орох гэж байна. Яг нэг амлалтын газрыг эзэлж авдаг шиг. Тэм учраас энэ дотор яригдаж байгаа дуу хоолой бол бид нар яаж юмсыг өөрчилж өөрөөр хэлэх юм бол хотын сүм бол ер нь Христийн сүм бол би хотын сүмийг ганцаараа байгаасаа гэж хизэж хүсэж байгаагүй. Цаашдаа ч би хүсэхгүй. Сүм ийм л байх ёстой. Сүм ийм л байх ёстой. Сүм ийм байж ич гэмээр улс орныг удирддаг бодит удирдлагт нөлөөлж чадна. Хэрвээ сүм завхрах юм бол дагаад завхарна. Тэд нар гэхдээ сүм завхарснаас бид нар завхарж яах гэж мэдэхгүй. Тэгвэл нөгөө функцэн тэгж явагддаг. Завхрал эхлээд далд явагдана. Өөрөөр хэлбэл сүм дотор явагдана. Тэгээд нийгэм рүү гарч ирнэ. Түүнээс ч нийгэмд гарч ирснээр сүм рүү орж байгаа юм биш. Эсвэргээр сүм цэвэр байдлаа хадгалж чадахгүй, сүм ариун байдлаа сахиж чадахгүй, сүм эрүүл байдлаа сахиж чадахгүй байгаа тохиолдолд өвчилж эхэлнэ. Өвчилж эхэлж байгаа бол тэндээс гарсан бүх хүмүүс тэр өвчнг явсан газар болгондоо тараана гэсэн үг. Тэгээд нийгэм бүхэлдээ өвчтэй болж эхэлнэ. Ийм учраас та хоёр туйлын хариуцлагатай бас ер бусын хувь тавилан завшаантай тийм л амьдралаар амьдардаг хүмүүс. Би бодохдоо энэний төлөө амьдрахад болж ш. Энэ бол өстой амьдрахад зохистой зүйл байгаа. Зохистой дуудлага байгаа. Тийм учраас бидний дуу хоолой үргэлж тод, чанга, чарлах тухай би юусэн яриаггүй. Тод байх хэвээр, чанга байх хэвээр, зоригтой байх хэвээр. Бид нар түүний оршихуй цугаад түүний нүрийг харж байгаа гэдэгтээ итгээд түүнээс ирж байгаа гэж итгээд түүнээс авсныгаа зоригтойгоор сулгаж тавьдаг байх хэвээр. Тэхийн бол бурхан тэр дуу хоолойг хідэн гэрцээр өсгөж чадахыг хэн ч хэлж тааж чадахгүй. Тэ бид нар гайхна. Ямар сони бид нар хідүүлэхнэл цугладаг байсан шүү дээ. Ямар сони юм бэ? Бидний хідүүлээ байх нь хамаагүй. Хэрхэн дуугарж байгаа маань, хэрхэн ярьж байгаа маань, хэрхэн ажиллаж байгаа маань сүнсний ертөнцид өөрчлөлтийг авчирна. Тэгэж усахгүй бодит ертөнцид ч гэсэн өөрчлөлтийг авчирна. Тэгэхээр энэ үгэн дотор өөрчлөх хүчин ч байна. Дуу хоолой ч байна. Бүгдэд мэддэх мэрэгэн ухаан ч байна. Төлөвлөгөө ч байна. Ийм л үг яригдчихэж Христийн сүм сая Христих гэж бүрэн утгаараа нэрлэгдэнэ. Танд талархаж байна.
Тэгээ танд үйлчлэхдээ үнэхээр баяртай байна. Танаас хүлээж авсныгаа бид нар баяртайгаар өөрийн болгож, баяртайгаар өөрсдийнхөө амьдрал дээр хэрэглэж, тэгээ бид нар таны дуу хоолой, таны энэ газарт байршуулсан дуу хоолой чинь, микрофон чинь таны үг байхыг хүсэж байна. Үнэхээр Христийн сүм чуулган Христих гэдэг утгаараа сэргэх болтугай. Христих биш бүхэн нь зүгээр л арчигдаж, тайрагдаж, хаягдах болтугай. Бидний эзний ариун нэр ариунаар дуурсагдах ёстой. Бидний эзний үг яг цэврээрээ дамжуулагдах ёстой. Бидний эзний үг амьдралуудыг хүчтэйгээр өөрчилж, амьд бөгөөд идэвхтэйгээр бидний амьдрал дээр ажиллах ёстой. Бидний бүр дотроос маань эвдэх ёстой. Бидний бодлуудыг үнэхээр цэвэршүүлэх ёстой. Бидний дотроос гүн зориултыг гаргаж ирэх ёстой. Яг л таны үг бол үнэн ба нэгүслэр дүүрэн юм аа. Танд баярлалаа. Би Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен. Яа дараагийн бүтээл сайдад уулзъя.